Ховд аймгийн Булган уян суманд хүн мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар шүлхийгээр өвчлсөн малын тоо 848-д хүрээд байгаа юм. За хэдийгээр шүлхий өвчний өвчлөл 840 гарсан ч хоног тутам шүлхийгээр өвчлөх малын тоо буурч байгаа юм байна. ТВ-с Лүцийн фасалжны Ховд аймаг тагс төвлж Алтан Туяа мэдээлж байна. Булган уян суманд гарсан олон улсын худалдааны хөл хоройд хүн мал амьтны гоц халдвар шүлхий өвчнөд тэмцэх үйл ажиллагааг Ховд аймагаас цагааллалгүй авч хэрэгжүүлэн хорой цэрийн дэглэмийг чанга сахиж мөрдснөөр шүлхийн өвчлөл багасж байна. Шүлхийн өвчин илэрч батлагдсанаас хойш хоногт 20 орчим малаас шинээр шүлхийн өвчлөл илэрж байсан бол сүүлийн 2 хоногийн хугацаанд хоногт 2-оос 3 мал шүлхийгээр нэмж өвчлөх боллоо. Одоогийн байдлаар хорой цэрийн дэглэмийг голомж хангатгаж, голомцын бүс рүү нэвтрэх, голомтын бүсээс гарахыг хатуу хориглон шүлхий өвчний дархалтыг зогсоохоор ажиллаж байна. 4-р сарын 1 хүртэл Ховд аймгаас Ярантын бомб буюу баруун хөл рүү зорчихгүй байх хэдийн худалдаа 8 хийхийг зогсоосон байна. Шүлхий өвчний голомтын бүс болох Ховд аймгийн Булган уян сум болон Сэжигтэй бүс болох уян сумтай хилцэлгаа оршдог Алтай сумын багуудын малыг вакцинд хамруулах ажлыг хийж байгаамаа. Одоогийн байдлаар Ховд аймгийн уян суманд вакцинжуулалт 50.8%-тай, Булган суманд 47%-тай, Алтай суманд 56%-тай явагдаж байна. Аймгийн онцгой комисс болоод улсын онцгой комиссаас өгсөн чиглэлээр бол энэ 7 хоногийн 5 дахь өдөр гэхэд бол нийт мал сэргийг бол 100% вакцинжуулалт дууссан байх ёстой. За тэгээд гол анхааруулж хэлэх зүйл маань иргэд минь та бүхэнд одоо энэ мал амьтны гоц халдварт өвчин буюу энэ олон улсын хөл хоройд шүлхий өвчний голомт өвхий одоо уянч Булган сумдад заачлаад Ярантын бомбоор одоо зорчих асуудлыг та бүхэн маань 3 сарын одоо 26 хүртэл одоо буюу энэ мал эсрэгээ одоо вакцинжуулах энэ үйл ажиллагааг одоо хийж дуустал одоо та бүхэн маань энэ шилжилт хөтөлбөрөөр төр зогсоогооч гэж одоо албан ёсоор хүсэх байна. Ховд аймгийн Булган уян сум буюу голомтын бүсэд хорой цэрийн дэглэмийг 4-р сарын 1-ний хүртэл тогтоосон хэдий ч иргэд хулгайгаар голомтын бүсээс гарах, голомтын бүс рүү нэвтрэхийг заавдаг тохиолдол гарч байна. Нэгэнт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор хорой цэрийн дэглэмийг тогтоогоод байхад иргэд энэ мэт хариуцлагагүй байдал гаргах нь өвчнийг эрүүл бүс рүү тараах, өвчлөлийг нэмэгдүүлэхэд хүргэнэ. Иймээс шүлхий өвчний голомтын бүс буюу хоройтой бүс рүү нэвтрэх, голомтын бүсээс гадагш гарахгүй байхыг мэрэгжлийн байгууллагуудаас зөвлөлөө. Тэгвэл Баруун аймагт гарсан малын гоц халдвар шүлхий өвчний тархалд намжсан боловч дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутгуудад авч байгаа. За Говьалтай аймагт шүлхий өвчнөөс сэргийлэх постууд мөн ажиллаж байна. Говьалтай аймгийн засаг дарга онцгой комиссийн дарган шийдвэрээр Тус аймгийн Тонхол, Дарив сумдын нутагт хяналтын 4 постыг тусгай удирдамжаар ажиллаж байна. Тэд зэрэгэлдээ Ховд аймагт гарсан малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, залгаа оршдог сумдуудаас мал сүрэг иргэд олон нийтийг зорчход хяналт тавих, ариутгах, бүртгэх ажлуудыг гүйцэтгэж байгаа юм байна. За 70 төрөний постон дор бид нар ажиллаж байна. Өнөөдрийн тухайд болохоор Ховд аймагаас гарсан 12 тээврийн хэрэгслийг ариутгах халдвар үйлдвэрлэлт хийгээд 80 хэдэн хүн одоо зорчигч гарч ажиллаж байна. Гарсныг одоо бид нар ариутгах халдвар үйлдвэрлэлтийг хийж энэ нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлж байна. Ховд аймгийн Булган уян сумуудад олон улсын хорой цэрт малын шүлхий өвчин гарсны улмаас Говьалтай аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан өндөржүүлсэн бэлэн байдлыг тогтоогод байна. Ажлын хэсэгт Говьалтай аймгийн онцгой байдлын хэлтэс мал эмнэлэг үржлийн газар, хүнс хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн хяналтын газар хамтран ажлын хэсэгт орж ажиллаж байна. Ажлын хээрийн шатабыг ажиллуулж байна. Аймгийн цагдаагийн газар онцгой байдлын хэлтэс хүнс хөдөө аж ахуйн газрын мал эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн 10 хоногоор томилогдсон ажиллаж байгаа юм байна. Мөн Ховд аймгаас худалдаж авсан үхрийн тооцоог сум бүрээс нэрэвчлэн гаргаж үйлчлэг хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Дарив сумын 70 төрөө хэмээх газар ажиллаж байгаа хяналтын постын хүмүүстэй уулзсан байна. Сүхбаатар аймгийн тухайд бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол сүүлийн 3 жил 4 удаа гараад байна. Харин сайн мэдэн гэвэл хүүхдэд зодож танхаарах, сэтгэл санааны дарамтанд оруулан олмоор хайхрахгүй орхих үзэгдэл ажиглагдаг байна.
Хүүхдийн хүчирхийллийн дотор 4 хэсэг ангилж үздэг, хэнийг нь зодож зохиох, биед нь гэмтэл учруулах бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, үүнээс гадна эцэг их асран хамгаалагчид нь тоохгүй хайхрахгүй байх тохиолдолд хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд мөн өртдөг байна. Сүхбаатар аймгийн хувьд хүүхдэд зодож танхаарах, сэтгэл санаа болон хайхрахгүй байх үзэгдэл ажиглагддаггүй. Харин жилд нэг хүүхэд хүчирхийлэлд өртөх явдал тогтмол гарах болжээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд Сүхбаатар аймагт хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг 4 үлдэгдэжээ. Хамгийн бас нэг харамсалтай юм юу гэхээр энэ бэлгийн хүчирхийлэлд орсон охид эмэгтэйчүүд хэзээ ч өөрсдөө ингээд энэ байдлаа цагтаад ч юм уу те хэнийг нь хэлдэггүй. Тэгээд одоо 12, 13 настайгаас эхлүүлээд 15, 6 хүртэл ингээд гэлнэн жил дарамтанд явсаар хаад хүмүүс ажиллаж мэддэггүй, эцэг эхчүүд нь мэддэггүй. Тэгээд яаж мэддэгдэг вэ гэхээр охтын үзлэг тэгээд эсвэл ямар нэгэн байдлаар хүчээ алдсан тохиолдолд тэр нь эмнэлэгт үзүүлснээр л энэ төрлийн хүчирхийлэлд өртжээ гэдэг нь мэдэгддэг нь хамгийн хэцүү. Харгас хэрцгий биш юм ахэд хөнгөн хэлбэрээр зодож бэртэх үзэгдэл тодорхой хэмжээгээр далд явагдаж байдаг. Гэтэл хамгийн гол нь хүүхдүүд түүнийгээ хэлдэггүй. Зохих газарт ханддаггүй байна. Учир нь тэд аав ээж ах эгчээгээ хэрэгт орчих нь гэдгийг хин хүнээс илүү мэдэж ойлгодог учраас тэрэ. Нөгөө талаар мөн хүчирхийлэл гэдэг зүйлийн талаар хангалттай мэдлэг ойлголтгүй байдагтай холбоотой юм а. Цагтаа шүүх болоод бүх ажиллаа болно бараг ажлын дарааш гэдэг юм үү те янз бүрийн байдлаар энэ байдлыг нөгөө мэдэгддэггүй хаана мэдүүлэх вэ гэвэл мэдээ цагдаагийн 102 утсанд хэлж болно. Тэрнээс гадна манай 7051 80 70 гэдэг хүүхдийн утас байдаг. Энэ чөлөөтэй тэгээд ямар нэгэн хүүхдтэй холбоотой одоо асуудал гарах юм бол тэр утас руу залгах боломжтой. Манай улсад хамгийн сүүлд 4 настай бяцхан охин төрсөн эцгийнхээ гарт харамсалтайгаар амаалцсан. Энэ явдал нийгмийн цочроосон хэрэг болсон бөгөөд бид хүүхдийн эрхийг хамгаалах гэж ярихаас илүүтэйгээр бодит ажил хийх шаардлагатай болохыг харуулсан. Охины гэгээн дурсгал зориулж аймгийн залуус нэгдэн зуул өргөх ёсол зохион байгуулсан. Залуусч хүчирхийллийн эсрэг нэгдэж хүүхдийн хүчирхийллийг даслан зогсоох мөн эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн өрөө лозон баринд зогсож байсан. Харин хүүхдүүд ямар нэгэн хүчирхийлэлд удаадаар өртсөн бол холбогдох газар мэдэгдэж өөрийг хамгаалуулах хэрэгтэй. Ийм дадалтч сурахын тулд бид юун дээр анхаарах шаардлагатай вэ гэдгийг ч тунгаах ёстой байгаамаа. Үүнээс гадна эцэг эхчүүд бага насны хүүхдээ хинд итгэж найдаж үлдээх, юуг үзүүлж болох, юуг нь үзүүлж болохгүй вэ гэдгээ хүртэл бодож үзэх хэрэгтэй байгаамаа. Сүхбаатар аймагт хамгийн сүүлд гарсан бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн эргийн тухайд уйлдэгч нь кино үзэж байгаа тэгсэн гэдгээ мэдүүлсэн байна. Монгол Улсын засгийн газраас 2012-оос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө боловсролын чанарын шинжилгээний талаар тусгаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилгыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд хэрэгжиж байгаа нэгэн хөтөлбөр бол бага боловсролын цөм хөтөлбөр юм. Тус хөтөлбөр Ховд аймагт амжилттай хэрэгжиж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, өөртөө итгэлтэй, авиас чадвартай, эх оронч сэтгэлгээтэй монгол хүнийг төлөвшүүлэхээр багш сургууль хүмүүжүүлэгчид ажиллаж байна. ТВ Лүцийн фасалжины Ховд аймагт хөөлж Алтан туяа мэдээлж байна. Бага боловсролыг дэмжих цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн олон ажлуудыг салбарын амнаас зохион байгуулж байна. Үүний нэг нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл зөвлөгөөн юм а. Тус зөвлөгөөн ирэх 5 дугаар сард Улаанбаатар хотноо болно. Зөвлөгөөнийг угтаж Ховд аймагт хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл тэргуун туршлагыг шалгаруулах үйл ажиллагааг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. 4-р сарын 27-наас 30-ны өдрүүдэд аймагтаа нэгдсэн зөвлөгөөнийг хийж, эндээс шалгарсан багш нарын 6 баг Ховд аймагт төлөөлөн улсын хэмжээнд тулах сайн хичээл тэргуун туршлага шалгаруулах зөвлөгөөнд оролцох юм байна. Одоогийн зөвлөгөөний гол онцлог бол урд өмнө ур чадварын уралдаан гэдэг хин нэгэн багшийн хувь хүний өөрийнх нь одоо чадвар авиас хүчийг гаргасан юм үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо бид хамтлагаараа сонирхлын бүлгээрээ багаараа хүүхэд нэг бүрээ хөгжүүлэх ажилд яаж оролцож байна уу, ямар арга зүй технологиг гаргаж байна уу, хэрхэн сайжруулж хамтарч ажиллаж байна уу гэдгийг бас олж харсан юм томоохон ажил болж байгаа. За манай боловсролын салбарт өмнө бол ур чадварын тэмцээн гэдэг тэмцээн болдог байсан. Энэ тэмцээнд яадаг вэ гэхээр зөвхөн ганц хүн хувь хүн өөрийнхөө онцлог чадвараа оруулж ингэж ордог байсан бол энэ удаагийн энэ зөвлөгөө маань багаараа тухайн сургуулийн багаараа хилцэж багийн амжилтаараа энэ гарч иж байгаараа онцлог зүйл юм а. Багш нар маань өөрийнхөө зөвхөн ур чадварыг харуулад уралдах нь өнөөдөр гол зорилго биш. Хүүхэд болгоныг яаж хөгжүүлэх вэ? Хүүхэд болгон ирээдүйн амьдралд өөрийгөө аваа явах чадамжтай, өөртөө итгэлтэй юм иргэнийг бий болгох үйл ажиллагаа маань өөрөө энэ хичээл хөтөлбөрөөр дамжиж явж байгаа учраас бидний энийг зохион байгуулж байгаа юм а.
Монгол Улсын гэрэлт ирээдүйг цогцлон бүтээх иргэд зөв хандлах сэтгэхүйтэй, зөв хүмүүжил төлөвшөлтэй, зөв хөгжилтэй, эх орон сэтгэлгээтэй, авьяас чадвартай, эрдэм боловсралтай байх хэрэгтэй. Энэ бүх хандлагыг бий болгохын тулд мэдээж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь чухал. Түүнчлэн хүүхдийг бага наснаас нь зөв боловсролын системээр зөв арга хэлбэрээр төлөвшүүлж хөгжүүлэх ёстой. Энэ бүхнийг бий болгоход багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх оролцоо чухал үүрэгтэй маа. Иймээс энэ удаагийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл зөвлөгөөнөөс олон шилдэг тэргуун туршлагууд гарч аймгийнхаа хэмжээнд болон улсын хэмжээнд түгэн дэлгэрэх боломжтой маа. Дараагийн мэдээ хүргэе. Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд Мурат Карагес хоёр улсын эдийн засаг соёлын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн уулзалтыг хийж Алтан булгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Элчин сайдын яамны зүгээс олон нийтэд нээлттэй дипломат ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор энэхүү Сэлэнг аймагт ажлын ажиллыг хийсэн байна. Энэхүү ажлалд элчин сайдын яамны эдийн засаг худалдааны зөвлөх, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх, Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг, Тикагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч бол Турк Монголын аж үйлдвэр бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн, Туркийн талын дэд тэргүүн нар дагалт ирсэн юм а. Элчин сайд Мурат Карагес тэргүүтэй төлөөлөгчд аль жилийн хүрээнд аймгийн цэд дарга Бүрэн Баттай уулзаж, хоёр улсын хооронд хөдөө аж ахуй, зам тээвэр, боловсрол, хүнсний салбарт хамтран ажиллах боломж болцооны талаар санал бодлоо хуваалцлаа. Selenge vilayetine ilk ziyaret eden Türk Büyükelçisi olmaktan çok büyük mutluluk duyuyorum. Би болохоор Сэлэнг аймагт ажиллаж байгаа. Одоо анхны Туркийн элчин болж байна. Бас баяртай байна. Тэгээд энэ удаа Сэлэнг аймагт бас ажиллаж байгаа гол зорилго нь болохоор Сэлэнг аймагтаа худалдаа эдийн засаг болон соёлын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх. Мөн олон нийтэд нээлттэй хамтын ажиллагаа дипломат ажиллагааны хүрээнд Сэлэнгийн одоо ард иргэдэд танилцах тийм хэдэн чиглэсэн бас арга хэмжээ зохион байгуулах ийм одоо зорилготой ирсэн. Баярлага. Ялангуяа бид Сүхбаатартыг боонд холбож хөгжүүлэх гэж байгаа Алтан булгаа өргөжүүл Сүхбаатартай холбох гэж байгаа энэ чиглэлээр хөрөнгө оруулагчдыг татах ийм зорилгоор одоо элчин сайдтай хамтарч байна. Өнөөдөр энэ худалдааны чөлөөт дээр ирсэн асуудал бол худалдааны чөлөөтөөс ажиллаад шинэ байна. Тийм учраас бол одоо яаж төлөвшөх вэ? Цаашаа яаж өргөжүүлэх вэ гэдэг талаар бид нар хамтарч ажиллахад олон асуудлууд байна. Тэгээ энэ чиглэлээр бол элчин сайдтайгаа ярилцаж ойлголцож байна. Алтан булгийн чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулж ихэсэн Мадийн Туркийн дэлгүүрийн нээлтийн ажлалд оролцсон юм а. Элчин Туркид 19 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн том, хамгийн идэвхтэй нь Эгедэх чөлөөт худалдааны бүс юм а. Өнгөрсөн жил Туркийн худалдааны чөлөөт бүсүүд дээр 3.5 тэрбум долларын худалдаа хийгдсэн байна. Турк улс худалдааны чөлөөт бүсийн салбарт илүү чөлөөт байдал, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай, итгэл найдвартай орчинд бүрдүүлэх, илүү бага хүн суртал буюу албан дамжлага гэсэн гурван бодлогыг баримтлагаа ярьсан юм а. Бид энэ салбарт Монгол улстай хамтарч ажиллах, туршлага судлах боломжтой талаар ярьсан юм. Үүний дараа төлөөлөгчд Алтан булгийн хилээр гарч Оросын албаны улсын Хяг хотын цэд дарга Буянтаевтай уулзаж буцах замдаа Сэлэнг аймгийн Жавхлан сумын малчин айлаар зочлолоо. 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан 5 ахмад дайчин Ховд аймагт энх тунх амьдарч байна. Тэдний нэг болох Ховд аймгийн Жаргалан сумын ахмад дайчин 60-тайгийн Цэдэн содном байна. Ховд аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга Дэд хурандаа Эрдэнэ чулуун болон аймгийн ахмадын хорооны дарга Дамб Даржанаар ахмад дайчныг очин хүндэтгэл үзүүлсэн байна. ТВ телевизийн их фасалжины Ховд аймаг дахь сэтгүүлч Алтан Туяа мэдээлж байна. 2015 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор 1945 оны Долон нуур чихээчээс Жанчхүүгийн даваа хүртэлх чиглэлийн тулаандад оролцож явсан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд 1945 оны чөлөөлөх дайнд Ховд аймагаас оролцож байсан ахмад дайчдын нэг 60-тайгийн Цэдэн содномд хүндэтгэл үзүүллээ. Ахмад дайчин 60-тайны Цэдэн содном 20 наснда маршал Чавлсангаас цэргийн зарлан дуудах бичиг авч байжээ. Тэрээр төрсөн нутгаасаа унаж явах хүлэг морьныхоо хамт эх орноо хамгаалах үйлсэд өөрийгөө зориулахаар 1500 гаруй километрийг туулан Улаанбаатар хотод очиж байжээ. Анх 9-р морьт хороонд цэргийн дипломатын ангид хуваарлагдсан түүнийг хөгжмийн салаанд татан оруулснаар тухайн үеийн ёслолын хөгжим ихшүүлүүлэх хүндтэй үүргийг хүлээсэн байна. Дэд хурандаа Фүрүүжив одоо энэ хоёрын хөрөөр аав. Тэр аваач биднээсийг нэг ахлагчтай ирж аваад нэг хэдэн хүнийг аваад тэгээд цэргийн ерөнхий сургуулийн көгжинд аваач. Көгжинд оруулаад Чавлсан Цэдэн балын бомбцэнд тэвэрэнэ нөхдөд бүгд юмд явахтараа гаргаж өгн угт чаавн дандаа гэж одоо көгжимлэж явж илээ.
цэргийн хөлөө бомбур ногоон чартер Ленин хөлөө дандаа хагас үтэн сайдар очиж көгжмөлөн тэгээ парад зэгсэл ирэн тасрахгүй амурдаг бол дандаа явж биднес бүрөөлж явж яддаг улсууд байсан. Ахмад Дайчин 60-тайгийн Цэдэн Содном өдгөө 92 насыг зоглож байна. Тэрээр 1945 оны чөлөөлөх дайны ижлүүдэд 4 жилийн турш ёслолын хөгжимчин хийж Цэдэнбал Чавсан нарыг үдэн угтаж явсан дайны жилийн чухал үүрэг гүйцэтгэсэн Ахмад Дайчдын нэг юм а. Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 94 жилийн Монгол цэргийн өдрийг угтаж Сүхбаатар цэргийн хүрээний анги байгууллагын дунд зохиогддог цуврал тэмцээнүүд явагдаж байна. Жил бүр Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Сүхбаатар цэргийн хүрээний болон цэрэгжүүлсэн байгууллагуудын дунд цуврал тэмцээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Сүхбаатар цэргийн хүрээний анги байгууллага болон аймгийн цэд даргын тамгын газрын албан хаагчдын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, үндэсний шагаан харвай, тусгаалсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын дунд 20 км, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд бие эр хүн 10 км-ийн холын занг үйлдвэрлэлийн тэмцээн. За мөн Монгол улсын буудлагын спортын мастер бэлтгэл дэд хурандаа Ганбаатарын нэрэмжит 9 мм-ийн гар буу, 762 мм-ийн автомат бууны мэрэгэн буудлагын тэмцээн, тэргүүний дууч, жагсааж, салаа шалгаруулах тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаад байна. За энэхүү тэргүүний дууч, жагсаал, салаа шалгаруулах тэмцээн маань 2013 оноос анх Сүхбаатар цэргийн хүрээний анги байгууллагын зохион байгуулагдаж ирсэн. За энэ жилийн хувьд бол хэлийн техник 101, ТГ 243 дугаар ангиуд, онцгой байдлын газар, цагдаагийн газрын нийтдээ 4 салааны бие үйлдвэрлэх амжилттай оролцлоо. Монгол цэргийн өдрийг угтсан цуврал тэмцээнүүд хурандаа Төрмөх ахсны нэрэмжит марш тагтаг тусгай бэлтгэлийн аврал тасаг шалгаруулах тэмцээн 10 км марш гүйлтийн тэмцээнээр үргэлжлэх бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 18-нд цуврал тэмцээний нийлбэр дүнгээр нэгдсэн дүг гаргаж 11 цагаас Сүхбаатарын талбайд баярын арга хэмжээний үеэр шагнал гартуулах үйл ажиллагаа тус бол. Архангай аймгийн Цахир сумын иргэдийн золголтонд нийслэлд амьдарч байгаа иргэд оролцсон юм. За тус сумын иргэдийн 50% нь нийслэлд амьдарч байгаа учраас энэхүү золголт нь өргөн хүрээнд болдог байна. Нийслэлд амьдарч байгаа захирчудаас 90 настай 2, 80 настай 20, 70 настай 50 иргэн амьдардаг байна. Эдгээр хөгшчүүдтэй хүндэтгэл үзүүлэх улмаар нутгийн зан олонтойгоо золгох үйл ажиллагааг зохион байгууллаа. 3000 гаруй Цахир сумын иргэд Улаанбаатарт амьдарч байгаа нь нутгийн зөвлөлөөс ихээхэн үйл ажиллагааг санаачлан хийх шаардлага байгааг илтгэнэ. Санжижуу Аграм гэдэг хүн одоо шүтэн энд ирсэн байна. Энийг залах эд ажлын үед энэ ахмадууд байна. Энийг бас төргөн нутаг орондоо залахыг шаардаж байгаа. Энэ үед бол одоо зохион байгуулж байна. Өнөөдөр манай одоо эдийн засгийн маань хүн амын маань амьдралын гол их булаг мал аж ахуй энэ салбарт бол өсөлт дэвшилсэн нэг буман сүрэгтэй болж байгаа. 100 мянган толгой малтай болсон. Энэ бол бидний бас аж ахуй амьдрах их усүр дээш дэвж байгаа нэг л юм. Захир сум нь 1931 онд Чандман үзийт далайн хошуунаас байгуулагдаж 1966 онд Татан буугдаж тариад Хангай суманд нийлээд 1993 онд дахин байгуулагдсан түүхтэй. Тиймээс нийслэлд 50 гаруй хувь нь амьдардаг байна. Нутгийн тагаа бодож байна. Тэгээд сэтгэл өндөр байна. Одоо харин уудаж байна. 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү золголтод настан буурлууд ихээр ирж, эдгээр залуучууд нь хөгшчүүлдэ хүндэтгэл үзүүлэн энэ жил хийх ажлаа төлөвлөж санал бодлыг нь сонсцгоос юм а. Завхан аймгийн Төдөвтэй сумын иргэд золголтоо зохион байгуулж, морин жилийн амжилт бүтээлээд өгнөлээ. 94 мянган толгой малтай болсон тус сумын хувьд 2014 он бүтээн байгуулалтын жил байсныг онцоллоо. Завхан аймгаас улс орны хөгжилд түүхэн дөрөвтэй хувь нэмэр оруулсан хутаг туйлгаад төр нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлагийн алдартнууд, улсын болон хөдөлмөрийн баатар Гавьято төрсөн. Мөн 19-с 20 дугаар зууны их Монголын үеийн булш буунхан түүхийн дурсгалт газруудаараа алдартай. Энэхүү сумын нийслэлд суугаа иргэд хонь жилийн золголтоо зохион байгуулж анхмдуудтай хүндэтгэл үзүүллээ. Их Монголын үед их алдартай суутай одоо тийм улсуудын одоо булш буунхан ингээл ерөөсөө ер нь маш их тийм түүхийн одоо их дурсгалыг агуулж идэг тийм нутаг байгаа юм. Урд тал. За одоо бол их хөдөлмөрч сайхан аж ахуй, мал аж ахуйгаа эрхэлсэн тийм сайхан улам тумын одоо сайхан малчин одоо ардуудтай ийм одоо их сайхан нутаг байгаамаа. Энэ жил онцгой сайхан жил боллоо. 3 сандуугийнхаа нэрмж
одоо хөшөөг сумынхаа төвд одоо бахархал болгож хүлээлгэж өгсөн сайхан тэмдэглэлт үйл явдал боллоо. Бас энэ зодгуулдаар 56 оноос хойш уулзаагүй ангийнхаа найзтай уулзаж би тэр дөрвөлөө уулзсан. Одоо 2 нийгэм дотор байна. Хоролцоод би тэр бөөн баяр байна. Төдөртэй сумын ард түмэндээ одоо энэ гарч байгаа жилдээ их сайхан одоо мал сүргөөс гэж эрүүлэн сайхан амьдрахыг хүсэн өрөөж байна. Энэ жил Төдөвтэй сум 94 мянган толгой малтай болсон нь мал аж ахуй эрхэлсэн нутгийн иргэдэг ихээр урамшуулсан юм а. Улс орон эдийн засгийн хямралд өртсөн энэ үед хөдөлмөрлөж мал аж ахуйг хөгжүүлж чадсан том амжилт юм а. Таван богд компани Toyota корпорацийн Монголд албан ёсны Toyota авто засвар үйлчилгээний шинэ төвөө хотын төвд нээсэн байна. Таван богд компани цагаан сарын шинийн 8-ны үлзий төдөр 1000 дахь худалдан авахчаа тодруулснаас хойш дараагийн нэгэн том ажил нь энэхүү Toyota авто засварын үйлчилгээний төвийн бүтээн байгуулалт юм байна. Toyota авто засвар үйлчилгээний төв нь автомашин хүлээ авах хэсэг, үйлчлүүлэгчийн танхим, касс хэлбэгээ агуулгах засвар үйлчилгээний хэсэг, угаалгын хэсэг, опс гэсэн хэсгүүдээс бүрдсэн нийт 5280 м2 хэмжээтэй гаднаа 50 автомашины зориултын зогсоолтой юм байна. Тус төв нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн Toyota авто засварын төв байгуулагчнаар 40 гаруй шинэ ажлын байр нэмэгдэх давуу талтай байна. Toyota мотор корпорацийн албан ёсны эрхийн дагуу байгуулагдаж байгаа. Тэгээд бусад засваруудаас бол яг сүүлийн тоног технологиор бүрэн тоноглогдсон. Дээрээс нь ажиллах хүч манай засварчдын маань бүх сургалт энэ төр бол Японы Toyota-гийн албан ёсны сургагч багш нарын хичээлийн дагуу хийгдсэн байгаа. Тэгээд Монголын зах зээл дээр байгаа бүх машины 50 орчим буюу Toyota брендийн машин эзэлдэг. Тэгээд энэ зах зээл дээр байгаа энэ олон машинуудад найдвартай сайн чанарын засвар үйлчилгээг үргэх зорилготойгоор ажиллаж байна. Тус төвийн давуу тал нь засвар үйлчилгээний хэсэг нийт 18 өргөгч, 42 механикчтэй, нэгэн зэрэг 20-30 автомашин, өдөрт нийт 80-100 автомашин хүлээ авах хүчин чадалтай, гадна дотны нийт 98 хяналтын камер байршуулсан хамгаалтын системтэй гэдгээрээ Toyota авто засвар үйлчилгээний төв онцлог юм байна. Одоо хаягийн дуулгыг замын цагдаагийн баруун талд байрлах Toyota авто засвар үйлчилгээний төв дэлгэрэнгүй мэдээллийг 75 77 78 78 75 77 79 дугаар утаснаас давлаарай. Шинэлэг бүхнээр хэрэглэгчтэй үргэлж бэлэг барьж байдаг шинэ сонгол брэнд тавилгын их дэлгүүрт худалдаалагдаж байгаа бүх төрлийн гэр ахуйн тавилгууд 70 хүртэлх хувиар хямдарч бэлэгтэй худалдаагаа эхлүүлсэн байна. Шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүрт бүх төрлийн гэр ахуйн тавилганууд 70 хүртэлх хувийн хямдралтай бэлэгтэй зэрэгцээ 500 сая төгрөгийн шагналын сантай суглаа таянд оролцож азаа үзэх давхар боломжийг үйлчлүүлэгч та бүхэнд олгож байна. Таны худалдаа авалтын үнийн дүнгийн 500 мянган төгрөг тутамд нэг суглаа олох бөгөөд та суглаагаараа 2 удаа азаа үзэх боломжтой. Тодруулбал эхний удаад суглаа газар дээр нь хусч арилхан, зочны өрөөний стенг, буудан, гятад галтгооны ком, унтлахын өрөөний шкаф, ор гэх мэт бүх төрлийн гэр ахуйн тавилга, болор бүрхүүл, гомсог гэрлүүд, ванин ком зэрэг өндөр үнийн дүн бүхий аль өрхийн хэрэглээний зүйлсийг шууд очих боломжтой. Харин дараа нь та суглаагаа бидээ хадгалан супер лотод оролцож 5 ширхэг супер хончоврын төлөө дахин азаа үзэх юм а. Супер шагналууд нь шинэ байр 1 ба 2 өрөө байрны иж бүрэн тавилга, галтгооны тавилга, зочны өрөөний тавилга байна. За таны худалдаа авалтын үнийн дүнгийн 500 мянган төгрөг тутамд нэг суглаа олгогдно. Та суглаагаараа 2 удаа азаа үзэх боломжтой. Нэгдүгээрт та зочны стенг, буудан, Итали галтгооны ком гэх мэт гэр ахуйн тавилганаас та газар дээр нь хожиж авах боломжтой. Хоёрдугаар та супер лотод оролцох хэрэгтэй болно. За супер лотод маань 1 болон 2 өрөө байрны иж бүрэн тавилга, зочны өрөөний ком тавилга, галтгооны ком тавилга, цоош 1 өрөө байрыг шагналд нь авах боломжтой юм а. Мөн та худалдаа авалтаа хаан, хас, голомт банкны зээлийн нөхцлөөр авах боломжтой. Ийхүү давхар боломжуудыг шинэ сонголт тавилгын их дэлгүүр танд олгож байна. Бэлэгтэй онцгой хямдралтай төрөл бүрийн тавилгануудаа сонголтоо хийж газар дээр хонжуур хожин замын супер шагналын эснээр тодрох давхар боломжийг та бүалдаарай. Суглаад худалдаан шинэ сонголт тавилгын их дэлгүүрийн Улаанбаатар хотын бүх салбаруудаар заман Эрдэнэт хотын 4 уул худалдааны төвд байрлах салбараар явагдана. Супер шагналын эзэд 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр UBS телевизийн шууд нэвтрүүлгээр тодорно. 2 ширхэг суглаа дутмын нэг нь бодит хонжууртай тул энэхүү ховрхон олдох алтан боломжоор шинэ сонголт хийж шинэ байр хожихыг тус дэлгүүрийн хамт олон санал болголоо. Дэлгэрэнгүй мэдээллийг 46 30 83 88 85 45 45 дугаарыг утаснаас лавлаарай. Дахлаас сэргийх амин димийн цуврал. Нимбэг Си. Бүрзээ. Монголын минь эдийн засаг бүрзээ. Монголд худалдаахан хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүүр. French Baguette. Франц технологиор дагч хэрэг
компанид үйлдвэрлэв. Аав ээжтэйгээ үнгүй ярьдаг боллоо. Энэ бол Stars Mobicom. Mobicom бүтэн жилээр үйлчлэгээний хугацаагаа сунгах боломжтой 50,000-ийн цэнэглэж картыг шинээр худалдаанд гаргалаа. Мөн одоогийн хоног ихтэй картуудын үйлчлэгээний хугацаа илүү уртаслаа. Шинэ картны хоног ихтэй сонголт нь 365 хоног 50,000 нэгжтэй бол нэмэлт ярианы хэрэгтэй сонголт нь 120 хоног 25,000 нэгж сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичих хэрэгтэй. Таны хэрэгцээнд нийцүүлв. Samsung Galaxy-гийн шин загварын утаснуудыг зөвхөн Unitel-ээс. Амт чирсэн дахиа KFC байг. Үнэхээр гоё амттай. KFC so good. Ачилэм уудам нутагта олж ухаан ууж сэтгэлээр таван хушуумалаа дээдлэн өсгдөг малчин ард түмэндээ өвлийг өнтэй даван дэлгэр сайхан зунтай золгож буй баяр төмөчигтэн хуваалцсан Хаан банк малчны хадгаламжийн хүүгээ өсгөж илүү олон боломжуудыг санал болгож байна. Буянт малтан өсөж буян хишигтэн аривжих болтугай. Хаан банк эрхэм таны итгэлд анд. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сүүлийн үеийн судалгаагаар гэрлээгүй эмэгтэйчүүдийн 41